Сайн байцгаана уу? Чадан цагийн маань сайтаас бэлтгэн хүргэж байгаа Премьерийн хичээлийн маань 3 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд өнөөдрийн хичээлээрээ бид нэр видео дүрс дуу зураг гэх мэтлэн тэ хэрхэн ажиллах вэ? Тэрэнд ямар эффект өгөх вэ? Ямар түрүүний хэлсэн транзишнуудыг яаж өгөх вэ? Гэх мэтчлэн энгийн монтажны энгийн эхний ойлголтуудыг би та бүхэнд хүргэх болно. Тэгээ юуны өмнө прожект маань өмнө нээгдсэн шиг бид нэр дахин маань нээгхгүйгээр шууд ингэж эхэлж байгаа шүү. За тэгээд бид нарт прожект дотроо дүрсийг болон ямар нэгэн файл оруулж ирэх 2-3 арга байгаа. Эхнийх нь files-нess import гээд хаана ямар дүрс байгаа вэ? Тэрийг одоо дуудаж оруулж ирнэ гэсэн. За эндээс жишээ нь хараа дүрс. За жишээ нь энэ гэхэд байд харвааны дүрс байна. Ингээд за би эхнээс нь тайлбарлая. File import гээд гарч ирсэн цонхноос дүрсээ зааж өглөө. Тэгэхээр дүрсээ орлоо. За энэ стадионы дүрсийг за энэ монголчууд ойрхоноор нь монгол харвааныхын дүрсийг оруулъя. За жишээ нь энэ хэдэн дүрсийг ингээ оруулъя. Энэ хэрэгтэй байлаа гэхэд дүрснүүдэд идэвхжүүлж агаад open дараад за анх өмнөх хичээл дээр хэлжсэн бидний яг дүрс энэ Premiere project хэсгээр орж ирээд project хэсгээсээ бид нэр таймлайн руугаа чирнэ гэж хэлжсэн. За одоо энд нэг юм гарч ирж байна. За энийг би дахиад харуулъя. За энэ дүрс маань өөрөө миний авсан камерын дүрс энэ нээсэн sequence 2 таарахгүй байгаа учраас энийг зөөхөд одоо энийг яг миний хуулсан энэ одоо нээсэн чигээр нь үлдээх үү эсвэл яг энэ дүрсний хэмжээгээр нь өөрчлөх үү энэ таймлайныг гэж асууж байна. Хэрвээ шаардлагатай бол энийг change sequence setting гэхээр яг би өөрийнх нь хүссэн хэмжээг өгсөн учраас тэрэндээ дүрсээ тааруулна гэх юм keep existing гэж хийж болно. За одоо жишээ нь ингээд энэ дүрснүүд ороод ирсэн байна. За эсвэл түрүүний ясан шиг change гэдэг ялгаагүй дүрснүүд нь адилхан гэсэн байна. За ингээд бид нэг аргаар ингээд дүрсээ оруулж ирж болж байна. За хоёр дахь арга нь за нэг устгах. За хоёр дахь арга нь фолдроосоо тухайн фолдроосоо за жишээ нь энд харваа дүрсэсэн тийм. За ингээд эндээс чирэх аргаар за project хэсэг рүүгээ чирнэ. Тэндээсээ дахиад ингэж зөөнө. За хоёр дахь арга нь. За хоёр дахь арга нь. За тэрс устгачих. За гурав дахь арга нь project хэсэг дээр маусаараа хурдан 2 тогшоход түрүүний import хэсэг маань гараад ирнэ. За эндээс хаанаас вэ гэдгийг дүрсээ зааж өгөөд за дүрсээ орууллаа. Таймлайн дээрээ юун дээр sequence дээр зөвлөө. За ерөнхийдөө миний өмнөх хичээл дээр хэлжсэн нөгөө дээр нь зураг дүрс давхарлуул яах вэ гэдэг одоо тэр юмыг одоо яг дүрстэй харуулах юм бол илүү сайн ойлгомжтой болж байна. За тэгээд дүрсийг видеог оруулж ирэх юм 3 өөр арга байгаа. Энэ бол ямар ч төрлийн файл дээр ашиглагдаж болно. За сая бид нэр дүрс оруулж ирлээ те.
За одоо фото оруулж ирээ. За фото байна уу? Сайн нэрний зургийг оруулъя. Нэрний зураг оруулъя. За ингээд ялгаагүй те би саян дээр 2 төвшөөд оруулсан. За тэгээд өмнөх хичээл дээр хэлжсэн 2 дахь секвенс дээр 2 дахь энэ зам дээр байгаа. За одоо жишээ нь видео 2 гэсэн энэ зам дээр байгаа дүрс 1-р зам дээр дүрсээ тагладаг учраас 2-р зам дээр дүрс тавих юм бол энэ нь ерөнхийдөө биднэрт харагдана гэсэн үг. За жишээ нь ингэж харагдаж байна тийм ээ. За энэ дүрс том файлтай фото байна. За энийг багасгана. За доор нөгөө нэг юуны дүрс маань байж гэн тийм ээ. Харвааны дүрс маань байж гэн. Саунд нь явж байна. За тэгэхээр энэ дүрсний дуу нь явж байгаа хэрнээ дээр нь 2-р зам дээр нь тавьсан дүрс харагдана гэж хэлсэн маань ийм учиртай юм аа. Тэгээд дууг нь за энэ дээр бид нар дүрсийг томруулж жижигрүүлэх бас нэг юу байгаа. Одоо ингээд гүйлгээд дүрсээ ингээд томруулаад жижигрүүлээд эсвэл энэ замаа ингээд томруулж харуулж болно. Бид нэр яаж ч энэ ажлын талбарыг бол яаж ч байсан бид нарыг өөрчилж болно. Харин ингэж жижигрүүлэх, ингэж томруулж байгааг болохоор keyboard-ноос нэмэх хасах тэмдэг байдаг. За нэмэх хасах тэмдгээр энийг ингэж томруулж бас жижигрүүлж болдог байх нэ. За бид нар энд өгсөн видеого одоо дууны файл оруулж ирэх таттай байгаа тий. Файлыг оруулж ирэх үндсэн 3 аргын алийг ашигласан болно. Надад илүү энэн дээр одоо энэ project хэсэг дээрээ би 2 тавьшихад миний линкүүд гараад ирдэг учраас энэ надад илүү амар байдаг. За тэгээд дуу байна уу? За энд нэг дуу авах хэрэгтэй. За жишээ энэ дууны файлууд шүү дээ. За энэ. За одоо дуу болохоор ийм хэлбэртэй гарч ирж байна. За жишээ нь энийг дүрсний зам дээр тавигдаж болохгүй. Ганцхан voice, audio нэгээс доошоо бусад замууд дээр тавьж болно гэсэн үг. За өнөөдрийн Premiere-ийн хичээлийн 3 дахь дугаар маань энд хүрээд өндөрлж байна. За тэгээд дараагийн хичээлээрээ бүгдээрээ эргээд уулзцаая. Баяртай.